За сайн байцгаана, намайг Залзаа гэдэг. Би Монгол Улсын их сургуульд эдийн засгийн мэргэжлэр төгсөөд 2021 онд голлон танхимд ажилд орсон байгаа. Одоо зээлийн газар эрсдлийн мэргэжилтийг хийж байгаа. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэвэл би 10 жилээсээ нийгэмдээ сонирхолтой, тоондоо дуртай хөгтөөсөн. Тэгээд их сургуульд орох цагт одоо эдийн засгийн мэргэжил үнэтэй хамгийн төхөн байр байсан учраас энэ мэргэжлийг сонгоод суралцсан байгаа. За яг сүүлийн шатнд тэнцээд бол маш их баярлсан. Яагаад гэвэл Монгол Улсын хэмжээнд нийт оюутан сурагчдаас шалгараад 100 оюутны нэг болсон учраас маш их баярлсан байна. Ялгаатай олон мэргэжлийн оюутнууд байсан учраас тэднээс суралцах боломжтой. Нөгөө талаасаа гэх юм бол би өөрөө банкны салбарт орох сонирхолтой байсан. Тэгээд голлон танхимын нэтгэлэгт одоо шалгарснараа төгсөөд голлон танхимд орох боломжийг ол нээж өгсөн. Тэрнээс гадна цаашдаа ажил амжилтын карьераа эхлүүлэх үнцийг тавьж өгсөн учраас маш их нөлөөсөн гэж үзэж байгаа. Илүү ялгаатай байж чадсан. Яагаад гэвэл бид нар бол төгсөөд ажлын байран дээр гарахдаа ер нь бол ямар ч ойлголтгүй ордог. Харин голлон танхимын нэтгэлэгт хамрагдсанараа голлон танхи ямар зорилттой одоо ажил албууд нь ямар үүрэг оройлттой ажил хийдэг гэдгийг мэддэг байсан учраас өөрийнхөө мэргэжилд тохирохуйц шууд ажлын байрыг сонгоод орох бүрэн боломжтой байсан учраас давуу талтай байсан. Сэтгэл өндөр байгаа яг 100 газар орсон гэж бодож байгаа. Яагаад гэвэл одоо голлон банкны ажилчид нь уур амьсгал, за тэгээ би бинаагаа маш сайн дэмжиж явдаг. Бас одоо нийгэмдээ маш өөр өгөөж өндөртэй байдаг. За түүнээс гадна залуу ажилчид олонтой шинийг санаачилдаг, шин зүйлийг савирдаг. За тэгээ нийгэмдээ маш олон эрэг зүйлийг одоо бүтээхийг зорддог учраас миний өөрийн зорилттой нийцчихсэн. Тэгээ маш халуун урд улаан уур амьсгалтай болохоор одоо цаашаа өсөөд дэвжээд явах бүрэн боломжтой байсан учраас маш сэтгэл өндөр байгаа. Нийт улсын хэмжээнд одоо бүх оюутан хамрагдж байгаа учраас өрсөлдөөн өндөртэй гэж санагдж байгаа боловч 100 оюутан шалгаралтай учраас энэ бол маш өндөр боломжтой доо. Тийм учраас энэ бичлэгийг үзэж байгаа оюутан та бүхэн бүгдээрээ өөртөө итгээд материал илгээгээд үзээрэй. Тийм тохиолдолд шалгарах бүрэн боломж нээлттэй байгаа шүү. Бүгдэнд нь амжилт хүсье.